За өчигдөр Баян Уйлгийн аймгийн засаг дарга Зангарыг үүрэгт ажиллаас нь чөлөөллөө гэсэн ийм шийдвэр гарсан байна. Тэгэхээр ардчилсан нам бол энэ дээр эсэргүүцэж байна. Монгол Ардын намынхаа та нарт эрх мэдэл бол багдаагүй. Өнөөдөр 21 аймаг 9 дүүргийн дийлэнхийг Монгол Ардын нам засаглаж байгаа. Цөөхөн хідэн ардчилсан нам засаглаж байгаа аймагуудыг ингээд оролдоод ардчилсан намынх нь засагийн огцруулаад ингээ ажил хийх боломжгүй болгож байгааг бол бид нар эсэргүүцэж байна. Та нарт бол эрх мэдэл багдаагүй. Эрх мэдэл хэтэрхий их шунахаар юу болдгийг та нар мэднэ. Ардчилсан намыг битгий басаач ээ, ард түмнийг битгий басаач ээ гэж хэлмээр байна. Энэ хүн бол өөрөө сая шүлхийн асуудлаар өдөр шөнөгүй ажилласан. Энэ хүн дээр ямар нэгэн өөрт нь хариуцлагын асуудал бол байхгүй. Тамгын дарга нь бүтэц орон тооны асуудал, захиргааны асуудал дээр алдаа гаргасан учраас засаг даргыг огцруулж байна гэдэг чинь ийм зүйл байгаагүй өмнө нь. Дээрэс нь тамгын дарга нь зөвхөн тэр захиргаа бүтэц орон тооны асуудал дээр алдаа гаргасны төлөө эрүүгийн ял шийтгэл оногдуулахаар ингээ улаарч байгаа. Энэ бол улс төрийн захиалгатай хэрэг шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээ Монгол Ардын намынхаа та нарт хийх ажил маш их байна. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт дороотж байна. Гадуур ингээд би нилээ дэлгүүрүүдээр явж үзлээ. Хүмүүс ерөөсөө орлого нь бол зогсцсон. Хүмүүс зөвхөн хүнсний бүтээгдэхүүнийхээ үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүнийг л авж байгаа болохоос ш бусад бараа бүтээгдэхүүн ер нь авах болсон байна. За тэгээд энэ түрээсэлж байгаа лангуунууд, хувийн аж ахуйн хвшлүүд бүгд хаалгаа барьж байна. Тэгэхээр гадуур явж үзээч. Тэр хаав исэн ажилласаа хийж байгаа Баян Уйлгийн аймгийн засаг даргыг огцруулах асуудлаа боль гэж ерөнхий сайдад хэлмээр байна. Ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх энэ үндсэн ажлаа хийгээч гэж хэлье. Сая улсын хурал дээр тэтгэр тэтгэмж нэмэгдүүлэх, татвар нь бууруулах чухал асуудал дээр ардчилсан нам дандаа зөвшөлдсөөд ингээ ард түмнийхээ талд бид ингээд дэмжиж явсан шүү. Ингээд та нар харин тэр орон нутагт очиж эрх мэдлээ улам нэмэгдүүлэх ажлыг хийж байгаа бол бид нар энэ дээр зүгээр суухгүй шүү гэдгийг хэлмээр байна.